Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар маань би нэг асуулт асууя. Нэг номерт яамд дээр холбогдох албан тушаалтнууд өөрсдөө хэр мэрэгжлийн байгаа вэ? Энэ дээр та нар дүн шинжилгээ хийсэн үү? За магадгүй төрийн албаны зөвлөл хариуцах ёстой гэж хариулах бах. Мэргэжлийн бус боловсон хүчинтэй холбоотой асуудлаас холбоотойгоор хуулийн хэрэгжилтийн хяналт хийгдэхгүй байгаа. Нэг үгэлт. Хоёрдугаарт яагаад хяналтын хэрэгжилт сул байгаа вэ гэдэг дээр дүн шинжилгээ гаргаад тодорхой хэмжээнд засгийн газрын хэлэх газраар дамжуулаад та бүхэн арга хэмжээ авах ёстой. Зөвхөн улсын хурал байнгын хороодод асуудал оруулж ирээд хайдаг биш. Уг асуудал нь хаанаа вэ гэдгийг тодорхойлосоо гэж хүсэж байгаа. Тэр утгаараа ч гэсэн тухайн үеийн мэргэжлийн хяналтын ерхий газрыг мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж танай байгууллагыг байгуулж исэн. Би одоо тухайн үе татан буулгах талд нь санал өгөө явж исэн юм. Яагаад би ингэж хэлж ийм гэхээр тухайлбал энд байгаа байхгүй юу? Улсын хурлын 3 тогтоолын 6 заалтын 2-5 жилийн хугацааны хэрэгжилтийн тайланд дахиж гараагүй буюу журмын 6-гийн 6 зааснаар биелэлт нь удаашралтай байна. Тухайлбал зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах хилийн загт өөрчлөлт оруулах тухай улсын хурлын 2020 оны 5 сарын 7-ны өдрийн 46 дугаар тогтоолын 4-р заалтаар байгалийн нөөц болон дурсгалт газрын ангилаар улсын тусгай хамгаалтанд авч байгаа газар нутгийн хилийн цагийг тогтоохыг Монгол Улсын засгийн газарт даатгсан боловч 5 жилийн хугацаанд биелэлт 0% буюу үр дүнгүй байна. За яагаад? За би нэг асуух чинь. 5 жилийн хугацаанд засгийн газар ажил хийгээгүй гэж дүгнэдэж штэ. Яагаад вэ? Хуулиндаа байгаа мó? Салбартаа байгаа мó? Орон нутагтаа байгаа мó? Санхүүжилтэндээ байгаа мó? Яагаад бүхэл бүтэн 5 жилийн хугацаа энэ хэрэгжихгүй байгаа вэ гэдэгтэй холбоотой асуудал хөндөгдөд байгаа байхгүй. Тэгээ энэ дээр би хоёр дахь нь асуултанд хариулт авмаар байна. Ер нь жишээлбэл байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт намайг сайд байхад 21% байсан. Сайдаар очиж явахад авилгатай тэмцэх газартай хамтарч ажилласны хүчинд намайг сайдаа ажиллаа өгөхөд 63% очиж исэн. Зөвхөн самар гэхэд 1.23 доллар байсан нь 6.4 доллар хүртэл өсөж исэн байхгүй юу? Хэрэгжилт хяналт байхгүйсэнтэй л холбоотой асуудал. Тэгэхээр энэ хуулийн хяналтыг улсын хурал болон байнгын хорооноос өгж байгаа энэ хууль тогтоомжийн тогтоолын хяналтан дээр яагаад алдаа гараад байна вэ гэдгийг та бүхэн яаж дүгнж байгаа вэ гэдэг ийм 3 асуултыг асууя. Баярлалаа. За 6 номер хариулъя. Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За яа харахгүй яам дээр холбогдох одоо албан тушаалтнууд нь мэрэгжлийн байна уу гэдэг асуудал бол төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээний асуудал. За миний мэдхээр төрийн албаны зөвлөл төрийн захиргааны төв байгууллагууд дээр хүний нөөцийн аудит хийгдээд явж байгаа. За бид засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллага төрийн захиргааны байгууллагын нийтлэг чигүүрэгт чигүүргийн шинжилгээ хийх ажлыг бол 26 оны 1 сарда багтааж хийхээр хяналт хэрэгжүүлэх газар, хэрэг эрхлэх газар төрийн албаны зөвлөлтөд хамтарсан ажлын хэсэг явж байгаа. Үүн дээр одоо чигүүрэг, албан агштын тоо, хууль заасан чигүүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж гинүү гэдэг дээр бид бас үр дүн гарах болов уу гэж бодож байгаа. За засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр та бүхэн хамтраад ямар арга хэмжээ авч гинүү гэхээр яа харахгүй энэ хууль тогтоомжийн хэрэгжилт гэлтгүүгээр бид нар саяхан 9 сард бол 5 жилийн үндсэн чиглэл Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд гэдэг ингээд хагас жилээр үнэлэгдэх ёстой баримтчгуудыг үнэлсэн. Хэд хэдэн шалтгаан бол дотоод гадаад хүчин зүйл дээр бас бид нар байна уу гэж харж байгаа. Нэгдүгээр тогтолцооны хувьд бол бид нар хууль тогтоомжийн кодификац хийх ажлыг бол зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт нь ер нь бол хуулийг бид нар хагас жил тутамд үнэлэх ёстой үнэлгээний объект мөн үгүй юу гэдэг дээр бид нар бас бодох хэрэгтэй. Яагаад гэвэл хууль тогтоомжийн хуулиараа бид нар 5 жилд хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг 5 жил тутамд тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бол бас хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг хууль тогтоомжийн хуулиар. Тэгэхээр яг нөгөө хуулийн хяналтанд байгаа заалтуудыг харахаар нийтлэг байдлаараа дандаа журам батлах заалтууд авсан байдаг.
салбарт бас тухайн албан агчдын хариуцлага манлайллын асуудлууд байна. Зарим одоо 2014 оноос хойш батлагдсан хуулийн дээр дүрм журам батлаагүй салбарын яам байхад 2 жилийн хугацаанд хуульд салбарынхаа мөрдөгдөж байгаа бүх хуулийг дагах дүрм журмуудаа баталчихсан салбарын яамдууд ч гэсэн байгаа. За бид нар дотоод хяналтыг сайжруулах, хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, бодлогын баримт бичгээр хүлээсэн үүргээ төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн одоо тайлагналтыг хариуцж байгаа албан хаагчдад бол сургалт мэдээллээр хангах. За энэ 2025 оноос хойш үр дүнг үнэлгээг үр дүнд суурилж хийх гэдэг одоо аргачлалаар бол явж байгаа. Тэгэхээр энэ аргачлалаа таниулан одоо мэдээллээр хангах, хамтарсан тайлан дээр анхаарах ажлуудыг бол одоо 2025 оны 6 сард 2025 оны 43 дугаар тогтоол батлагдсанаас хойш бол одоо мэдээлэл солилцох, мэдээлэлээр хангах ажлуудыг бол тасралтгүй хийгээд явж байгаа. За яагаад үр дүн гарахгүй байгаад байна вэ гэхээр гадаад хүчин зүйлийн яг төсөв санхүү байгууллага болгон дээр салбарын сайд болгон дээр одоо зохицуулалтаас хамаарат янз бүрийн асуудлууд гарч ирж байна. Төсөв санхүү хураагдсан асуудал байна. Зарим нь болохоор хуулийн төсөлд саналаа тусгалаа, эсвэл журмын төсөл хилцэгдэж байна гэдэг буюу процесс тайлагнаа явчихсан юмнууд маань 2025 оны 43 дугаар тогтоолоороо 85 хүртэл хувьд хүрсэн бол хэрэгжээгүй гэдэг одоо үр дүн гараагүй гэдгээр үнэлэгдэж байгаа учраас бас ийм өндөр хувьтай гарч ирсэн байх магадлалтай. За 85-аас дээш байх юм бол бид нар үр дүнд хүрсэн гэд үнэлгээг ерөөсөө энэ жилээс эхлээд өмнө нь бол нөгөө 30, 70, 100-аар үнэлдэг байсан бол үр дүн гарсан гараагүй гэдэг хоёр төрлийн л үнэлгээ хийдэг болсонтой холбоотойгоор бас ийм өндөр одоо хувьтай харагдчихэж магадгүй юм аа. За тэгээд мэдээж засгийн газрын одоо бүтцэд ажиллаж байгаа болон нутгийн захиргааны байгууллагуудын одоо асуудал хариуцсан албан агчдын хариуцлагын асуудал байгаа. За 6 номер гүсэж хариулъя. Тэрийг нь бид нар хагас жилээр бол ажлаа эрчимжүүлэх энэ тайлагналт дээр гаргасан алдаа дутагдлыг сайжруулах чиглэлээр томилох эрх бүхий байгууллага албан агчид нь заримд нь хариуцлага тооцох санал хүргүүлсэн, нийтлэг байдлаараа чиглэл хүргүүлсэн байж байгаа. Тэгэхээр яг одоо энэ ажлын үр дүн нь 2025 оны хууль тогтоомжийн жилийн эцсийн тайлангаар бол бас илүү тодорхой гарч ирэх болов гэж бодож байна. За Батэрдэн гишүүн тодруулъя. Батэрдэн гишүүн. За баярлалаа. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдаад би буруу ойлгоогүй бол 2 жил 11 сарын хугацаа өнгөрч байна. 2 жил 11 сарын хугацаанд өөрөө чи өнөөдөр ярьж байгааг сонсохоор танаа байгууллага өөрөө чадамжтай мүү гэдэг асуудал хөндөгдөж байна. Нэг үгэлэгт. Танаа байгууллага засгийн газрын төвшөнд явж байгаа бүх агентлаг яам төрийн байгууллагуудыг хянах чадах танаа байгууллагад байгаа мó? Хүн хүччин хурж байгаа мó? Би бол түрүүн асуухтаа яамдуудын холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн байх ёстой шүү. Эн чинь чадж байгаа мó гэж асуусан. Таны хариултаас бүр даваад танаах өөрөө энийгээ чадж байгаа мó гэж асуухаас өөр аргагүй байдлаар орж байна. 1. 2 дугаарт тусгай хамгаалалттай газар нутагт авах хил заагтаа өөрчлөлт оруулахтай тухай холбоотой асуудал чинь асууад байгаа шүү дээ. Энийг надад яг тодорхой хариулаад өгөөч. За байгаль орчин ам 9 номер, дараа нь 6 номер хариулъя. За 6 номерыг хариулъя. За байгууллагын чадамжийн хувьд бол засгийн газар дахь хяналт хэрэгжүүлэх тухай хуульд зааснаар манай байгууллага үндсэн хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр үнэлгээ мониторинг хийх, иргэдийн өргөдөл гомдол болон засгийн газар, ерөнхий сайд, тэргүүн шадар сайдын чиглэл болгосноор хяналтын ажил хийх, тандалтын ажил хийх буюу одоо та бүхний бидний илүү их мэддэг чинь процессын дахин инженерчлэлийн ажлуудыг хийж байгаа. Иргэдийн өргөдөл гомдлыг авч шийдвэрлэх гэдэг үндсэн ийм 4 чиг үүрэгтэй үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа. За магадгүй энэ салбарын хяналт, дотоод захиргааны хяналт хоёр холигдоод иж магадгүй хяналт хэрэгжүүлэх газар
захиргааны хяналтыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл засгийн газрын дотоод хяналтын чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлж байгаа. Хуулиар олгосон чиг үүргийнхаа хүрээнд бол бид өнөөдөр засгийн газраас 150 хүртэл хүний оронтоотойгоор манай Батэрдэг шүн тодруулъя. Таад ингээд өөрөө өөрсдөө л ороосон юм яриад байгаа. Захиргааны хяналт гэдэг чинь мэдчихэж штэ. Танах мөрдөн шалгах хянах байгууллага биш. Би танараас мөрдөн шалгахтай холбоотой асуулт ерөөсөө асуугаагүй. Та энд ингээ үнэлгээ гаргаад өгнээд байгаа байхгүй нэг талтай. Энийн чи ард хүмүүсийн хувь тавилангийн асуудал яригадаад байна штэ. Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд болон зүгээр ажиллааг явьж байгаа мэрэгчлэтнүүд та нарын үнэлсэн үнэлгээгээр үнэлэмж нь унаад байгаа байхгүй юу? Гэтэл энийг байгаль орчны яам өнөөдөр хийх боломжгүй. Нөхцөл байдал нь юм. Газрын хууль, тусгай хамгаалалт газар нутгийн тухай хууль, бэлчээр ашиглалттай холбоотой асуудлууд төр гарсан бахан журам дүрмүчин, улсын төсөв, маш олон асуудлаас улбаатаагаар засгийн газарт өгсөн байнгын хорооны тогтоол 5 жилийн хугацаанд 0% байгаа учир шалтгаан чинь тэнд байгаад байгаа байхгүй юу? Гэтэл та нар жил болгон 0 гэд үнэлээд байгаа байхгүй юу? Яагаад л гэж би асууад байгаа. Энэ учир шалтгааныг та нар мэдэж нүг үү гэдгийг л би асууж байгаа. 6 нэмэр хариулъя. За 2025 оны 43 дугаар тогтоолоор яг өмнө нь бол бид нар энэ процессыг хувьчилж үнэлээд 30-аас 100%-аар үнэлгээгээр тавиад явж исэн. Энэ шинэ тогтоолоор ямар боломж гарсан бэ гэхээр газар дээр нь очиж үнэлгээ хийх боломж одоо энэ тогтоолоор шин зохицуулалт орж ирсэн. Түүний дагуу хяналт хэрэгжүүлэх газраас засгийн газрын хөрөнгө оруулалтаар улсын хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр үр дүн гараагүй гэж үнэлэгдсэн төсөл хөтөлбөрүүд дээр газар дээр хяналт шалгалтыг хийх ажлыг бол ажлын хэсэг байгуулад ажиллаж байна. За нөхцөл байдлын хувьд бол яг энэ чинь нэг талаасаа бид нар үнэлгээгээ оруулж ирээд байгаа боловч хяналтанд авж байгаа заалт нь их хурал дээр байж байгаа. Тэгэхээр засгийн газрын нийт яамдаас өгсөн нийт заалтыг хасуулъя гэсэн 6 нэмэр гүзэж хариулъя. 1374 заалтыг хяналтаас хасч өгөөч буюу нэгдүгээрт хэрэгжилтийн хувьд ач холбогдлоо алдчихэ, хоёрдугаарт хэрэгжчихсэн байна, гуравдугаарт энэ нөгөө хууль тогтоомж хоорондын нийцлийн асуудал байна гэдэг саналуудыг бол хүргүүлсэн. Зарим нь хяналтаас хасагддаг, зарим нь хасагддаггүй асуудал бол байгаа. Үнэлгээний аргачлалын хувьд бол засгийн газраас баталсан тогтоолд заасан аргачлал томьёоллоор үнэлээд гаргаж ирж байгаа үзүүлэлтүүд. Байгаль орчны яам хариулах юм уу? За Батчим гишүүн асуулт асууя.